Сайн байна уу? Сайн байна уу? Сайн намч чинь ажил дээр сайн. Сайн байна. Дэвлэхэн цэнхэр хязгаар аяны хүрээнд 100% сум ямар ажлуудыг зохион байгуулж хийвэ? 100% сум цэнхэрийн цэнхэр хязгаар аянд хэрхэн оролцсон аян тухай. За нэгд бол сумынхаа төвийн замд хар зам дагуу бол байгууллага манай сумын тогтвортой хөгжлийн тасаг энд оролцсон хүмүүс бид бүхэн хамтраад хаягдл одоо муу пошкор хогны сав хийж байрлууллаа. За хоёрт бол энэ хөдөө багууд руу явдаг замд одоо хүмүүс буугаад бас нэг цуглдаг бас нэг зогсоод өнгөрдөг газрууд байдаг шүү дээ. Тийм газрууд дээр одоо цугларсан хогийг бол багийн дарга нар дээр түшгэлээд цуглуулад цаасан хогийн тэнд нь шатаагаад устгаад шил лаз хунцар хогийн бол аваад ирсэн засаг газар дээр богинолцсон байна. За гуравт хогийн цэг орчим одоо хогийг цэгийг хязгаарлалсан одоо сүүг шуудгунаас гадагшаа асгасан. Тэгээд хогийн цэг нь ойролцоо байгаа энэ тэнд одоо хүмүүсийн ард иргэдийн асгасан хогийг бол мань хогийн цэг рүүгээ зөөх заримыг нь бол тэндэн буулж устгах арга хэмжээ авч ажиллалаа. Цаашдаа бол бид ерөнхий удаа бол энэ хогны гарсан хойно биш яг гарах дээр нь бол бид нар анхаарч ажиллая гэж зорж байгаа. За дараагийн нэг ажил бол энэ хогийн тантангийг хоёр тослоготой хийгээд нэг талд нь бол үнсэн хогоо хийгээд нөгөө талдаа бол шил лааз бус тоогоо хий. Тэгээд хогийн тантангийнхаа ажууд бол энэ цаасан хогийг хийсэж одоо ойр орчмыг бохирдуулдаг. Одоо ойр орчмын одоо байгалыг өнгө зэмжийг бууруулдаг гэдэг энэ цаасан хогийг шатах хэрэгсэлтэй болёо гэж зорилттой байд. Жишээ нь зарим айл бол одоо муу зуух тавьсан байна, зарим айл бол пошкны тал тавьсан байх жишээтэй. Нуусан шил лаазаа бол бид нэр аймагт одоо хөргөж өгнө 2 тонн гаруй шил лааз цугласан гэж тооцож байгаа бид нэр. За энэ цэвэрхэн хязгаар айн бол бас ямар ч сан ойр орчим сум орон нутгийн өнгө зэмж одоо ойр орчмын газар нутаг тэгээд хүмүүс бас нэг буугаад мэдлээ зөрдөг тэр газрууд дээр цуглаж яасан хог хийг бол цэвэрсэн бас ийм үр дүнтэй ажил байлаа.